Сайн бацгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ хумсны талаар мэдээлэл өгч байна. Яагаад гэвэл одоо удахгүй шинжил болох гэж байна. Охид бүсгүйчүүд маань бүгдээрээ одоо урт гоё хумстай шинжилтэд орохыг хүсдэг. Ийм учраас ямар хумс хийлгүүл дээр вэ те? Одоо гелен хумс илүү ашигтай юу, акрилын хумс илүү гоё харагдах уу гэж олон асуултууд ирдэг. Үүнийхээ зүгээс би та бүхэндээ хумсны талаар мэдээлэл өгье гэж одоо бэлтгэлээ. За манай салон болохоор ерөнхийдөө бол 15 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд одоо энэ хугацаанд болохоор манайх гелен хумс чийдгээс акрилын хумс чийдгээс айл алийг хийж байгаа. Сүүлийн үеийн одоо гарч байгаа дэвшилт технологи акрилын хумс одоо илүү сайжраад гарсан ба энэ чиглэлээр болохоор манайх одоо яг акрилын хумсны чиглэлээр ажиллаж байгаа. За акрилын хумсны онцлог нь болохоор юу юм бэ гэхээр ерөнхийдөө илүү тогтож удаантай хумсны хэлбэрийг өөрөө илүү гоё болгодог. Дээрээс нь одоо хэдэн сар ч ингээд хумстайгаа яваад боломжтой. Тэр хүн ингээд нэг хэлэгцэн бол ардл нь 21 юм уу 3-4 хоногийн дараа нөхөлтөө хэлгээл яваад хахад ингээд хумс мөн ургаал сүүлдээ аяанда өөрийнхөө хумсыг ургуулад гарах боломжтой адгаараа онцлог. Тэгээд ерөнхийдөө жижиг толтой, хатгай толтой хүмүүс байдаг штэ тийм ээ. Тэр хүмүүс одоо ерөнхийдөө акрилын хумс хийлгүүл илүү зохимжтой. Хэмэл илүү одоо хумсных нь хэлбэр урт толно гоё гэх хэлбэрийн засагдж нарийн харагдаж өгдөг байна. Гел нь болохоор өөрөө ерөнхийдөө шингэн төрлийн ховонцор марк юм байдаг. Тэгээд бага зэргийн зөөлөн уян гэсэн үг. Акрилын хумс болохоор өөрөө ерөнхийдөө ширэн хумс гэдгээр явдаг учраас бага зэргийн хатуулагтай тэгээд мундаг хуурай зүйл гэдэг. За хумс хийхэд бол ерөнхийдөө бол гадаргуугаа маш сайн цэвэрлж үрж өгөх хэрэгтэй. Энэ үргэлт нь болохоор ер нь бол хумс хийж байгаа тохиолдолд бага зэргийн хумс бол гэмтэн ойлгомжтой. Бага зэргийн гэмтэн гэвч үнэхээр сайн материалтай тэгээд хийц сайтай хумс бол ингээд өрөөд одоо нэлээ хэдэн сар ч юм уу 2-3 сарын дараа ингээд явчихад одоо өөрийнхөө хуурайталтыг бол эргүүлээд нөхөд хумс маа төлчихдөг байгаа. Тийм учраас ерөнхийдөө айлтгүй гэж хэлж болно. За сүүлийн үед хумсны одоо бодолт тренд маань болохоор ерөнхийдөө хэлбэр маань миндал буюу ийм шовх хэлбэрлөө аяг шилжээд байгаа. Дөрвөлжин хумс бол өөрөө тийм нарийнхан урт гаранд их зохимжтой байдаг. Миндал хумс маань өөрөө ерөнхийдөө бүх төрлийн гаранд цогцож өгдөг. Илүү эмгтээлэг харагдуулдаг байгаа. Хумс хийх өмнө ер нь хумсныхаа гадаргууг сайн цэвэрлээд бэлтгэн байх шаардлагатай. За манай ерөнхийдөө энгийн маникюр, гелен бодолт, гелен олон төрлийн бодолтууд. За тэгээд дээрээс нь акрилын хумс, гелен хумс, педикюр, вакс үйлчилгээ хийж байгаа. Бид нэг хумсны чиглэлээр дагнсан салон гэж болгож байна. За сүүлийн үед одоо бид нар бол ерөөсөө цавуу ашиглахаа болчихсон хумсан дээр хумсны цавуу гэж ерөнхийдөө нэг одоо нэг ёсондоо наалдан бадрахуу ч юм те тиймэрхүү цавуу хэрэгэлдэг гэсэн бол одоо манайх өөрхийн шингэн пудр маркийн цавуу одоо акрил ашигладаг болсон байгаа. За энэ маань өөрөө Испаноос орж ирдэг байгаа. Манайх Оросоос оруулж ирдэг бас акрил хэрэглэдэг, Америкаас орж ирдэг акрил хэрэглэдэг.
Гэвч яг суур үндсэн дээр болохоор Испани, урд одоо Бразил зүгийн акрилнууд илүү удаан хугацаатай илүү сайн байдаг. Тийм наалдан бадрахуу одоо цавуу одоо бид хэрглэж байгаагээ түрүү ярьсан шүү дээ, тийм ээ. Тэр цав нь аяанда хүмүүсийн хүмүүсний толио гэмтээдэг, удах тусмаа иддэг, эргүүлээд салгах боломж идэг. Тийм салгадаг тусгай байдаггүй. Тийм учраас эргүүлээд салгаж авахд гэмтдэг учраас маш ихээр хүмүүс гэмтдэг. Яг ийм одоо акрилын өмсний салгагч байдаг учраас одоо манай хийж байгаад өөрийн гэсэн салгагчтай байдаг учраас ямар ч гэмтэлгүйгээр 30 минутын дотор салдаг байгаа. Ерөнхийдөө бол тий цавуунаасаа хийлтээсэл болж нэгсэг үл дээ. Тэгээ наалдан бад ерөнхийдөө бол усан доороо тогтооргүй. Хийлт бол маш чухал, техник маш чухал гэдэг. Хомсныхаа хэлбэрийг бол давлжлуулах ч юм уу нэрээ урт богно өөртөө сонгох боломжтой. Энэ нь өөрөө яг хүний өөрийн натурал хомс шиг ой сууж өгдөг байгаа. Дээр нь өөрийнх нь хомсны хэлбэрийг маш сайн засч өгдөг. Наалгаад нэг 10-20 сар болчихсон хүмүүс байдаг л да. Тэгээд дараа нь тэр болохоор өргөжлүүлээд ямар ч одоо яах боломжгүй. Максималны хугацаа сар л байдгийн. Энэ болохоор ерөнхийдөө нэг нь алдсан тохиолдолд бол өөрөө урагчдын хумстайгаа цугургаал урагшилчихна. Тэгэхээр аюу урт болно гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаар дараагийн нөхөлт болохоор өөрөө артлаас л зөвхөн хийгддэг байгаа. Уртл хэсгийг авах шаардлага байхгүй. Артлаасаа зөвхөн ургасан хэсгийг нөхөд хийждэг учраас заавалжгүй те ахуулаад өөрчлүүлээд усан байхгүй. Өөрийнх нь хомс давхар ургачвал дороосоо ургаал авчихна гэсэн үг. Өөрийнх нь хомс ургачвал илүү сайн. Урд одоо хувцар хэсгийг хураадаж аваад өршлүүлээд өөрийнх нь хомсыг одоо ургацсан дээр нь артлаас нь нөхөөл явчихдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол өөрийнх нь хомс аяанда 3 сарын дараа гарах магадлал өндөртэй. Одоо ингээд цав муугаас ч юм уу те одоо ингээд муу ингээд одоо гээл муутай ч юм уу эсвэл материал муутай одоо хомс хийлгэснээс болоод манай өхнүүд бараг 5-аас 6 сар хагас жил орчмын хугацаанд бодоггүй. Тэгээл байнгын одоо эрүүлжүүлэхтэй тоосоо ил бүгдийг хэрглэж явдаг байгаа. Манай хомсон дээр болохоор ерөнхийдөө хийлгээд авуулсан тохиолдолд ч бараг нэг хятар гэмтэлт гарах нь бол бага авчид хэлбэрт оруулаад өгдөг байгаа. Тийм учраас миний хомс бүдүүнтэй ялгуур гэдэг айх болохгүй. Аяанда энэ 6 орчим сар жил ингээд акрил хомстэй явхаар л ерөнхийдөө хомс аюу гоё бөмбөр хэлбэрт орчдөг. Гэлэн модыг ерөнхийдөө нэг 2-3 хоног заавалжгүй байлгаж байгаа салдаг бол акрил модыг үнэхээр таалагдахгүй ч юм тий. Үнэхээр салах шаардлагатай нөхөлтс 1 хоногийн дараа ч салсан. Тэгээд багцрын хэлбэр мотой, багцрын палгар тийм хомсонд бол акрил хомс хийлэгдсэн илүү байдаг. Манай дээр одоо хэлбэр мотой хомснууд жил гараа идэр хомстой явж хаад тэгээд айгуу гоё хэлбэрт ороод өргөжлүүлээд зүгээр бод. Энд чинь бол ингээд тусахад л арагшаага болохоор өөрийнх нь хомсоргаад гэлээр нөхөөл явчихдаг байхгүй бодолтой хийгээл. За ерөнхийдөө манай хэв гарсан байна. Энэ нөгөө өөрийн хомсон дээр дандаа ингэж тогтоож барьцалтуулж хийдэг учраас айгүй эвтэйхэн яг өөрийн юм шиг мэдрэгддэг. 11 сараас сургалт маань яваад эхэлсэн. Ямарчилсан 11 сарын сургалт маань эхлээд одоо дундаа орж 12 сард дахиад сургалт авна. Одоо сүүлийн үед одоо Япон бодлого Аз маркийн бодлолтууд их модонд орж байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө том шигтгээтэй гоёл чимэглэхтэй боловч их даруухан өнгөөр, натурал өнгөөр боддог. Хомсны амьсгалах нь болохоор угаасаа 3 мм
2 талаас миллиметрээр амьсгалдаг. Яг өөрийнхөө үндсэн хумсаар л амьсгална гэсэн бол ойлголт байхгүй. Тэгээд бусад одоо сормос мормосыг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ Оросд одоо намайг сурж явах явцдаа л Оросууд яг хумстайгаа явсаар байгаа ч юм гэлэн модогтойгоо явсаар байгаа одоо төрдөг тохиолдлууд зөндөө. Ерөнхийдөө л дандаа тэгээд төрчдөг. Дээрэс нь манай одоо Орос бодог болохоор өөр амьсгалдаг. Одоо гэдэг утгаараа эко бодог гэдэг утгаараа бас их давуу талтай байгаа. Клин шигтгээ товор 3D гэдэг үдийн нэвшсэн маа тий. Тэгээд энэ цэцэг гэдэг эдгээр ерөнхийдөө голцоо хэрглэж байгаа. Яг өөр их юм шиг харагдана. Дээрээс нь нөгөө юм ихэд ямар ч тээргүй. Эхний 1 сарда жоохон ингээл эхнээд нөгөө хүн чинь мэдээж жоохон тасахгүй байж байгаа. Дараагаас нь бол тасаад эхэлдэг. 12 сард бид нөгөө ажил ихтэйдэг учраас жоохон цаг их ордог хүмүүс ихэд. Тийм учраас одоо хүмүүс маань яарад ажил ихтэйдэг учраас ерөөсөө одоо яаруулаад хийлэгдэхгүй ч гэх юм уу тийм ээ, цаг их баг гардаг учраас манай 11 сард хумсаа авч эхэлдэг байгаа шинжлэхийнхаа хумсыг 11 сард бодоо аваад яг юм хумсаа илгээд тасаад яг гоё жидрээд ирэхээрээ яг ёлкныхаа өмнө ч юм уу те баярынхаа өмнө бодолтой тий ахаа солиулдаг. Өшөө иймэрхүү ингээд том мэрэгдэг шигтгийнүүдээр манай дээр ирсэн маа. Иргэдэг. Тий, одоо ингээ иргэдэг. Таардаг. Энэ ингээд голын утсан дээр 1 л 2 л гэл тавьчихдаг. Ингээд та бүхэндээ өнөөдөр акрилын өмсний талаар мэдээлэл өглөө. Ерөнхийдөө акрилын өмсний одоо хийлт нь 1 сарын өмнө одоо баяр ёслоос өмнө ч юм уу яг тухайн одоо арга хэмжээнээс өмнө сарын өмнө хийгдсэн багтаа одоо илүү тохиромжтой байдаг. Тийм учраас та бүхнийг 11 сартаа багтаагаад ирээд акрилын өмс юм хиймэл өмс хийх төлөвлөгөөтэй байгаа л манай салонд ирээрэй гэж урья. За дараагийнхаа дугаараар та бүхэндээ хөл арчилгаа одоо бэлтгэн зөвлөгөө өгнө.